За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Гундран гэдэг би бүсийн ажиллагаа хэмжлэгийн төвийн сэргээн засгийн эмч байна. Ингээд та бүхэндээ сүүлийн үед хүүхдүүдийн маань нуруу морийн эмгэг хэсэг хандлагатайгаа учраас та бүхэндээ бяцхан мэдээлэл зөвлөгөө өгөх гэсэн юм аа. Нуруу морийн эмгэг гэдэг маань болохоор ерөнхийдөө шалтгаан тодорхойгүй мөн олдмол гэж хоёр угаадаг. Нурууны морилтыг болохоор байрлал нь болохоор сэр нурууны, бүслэгийн нурууны, бүслэгийн сэрний тэгээ хасарсан гэж бол нэлдэг байгаа. Нуруу морийн эмгэгийн хүндрэл гэх юм бол ерөнхийдөө цэнгэрцэг цээжний хэлбэр алдагдсанаас болоод тэгээд уушиг зүрхний үйл ажиллагааг бол саатуулах, ноцтой асуудал үүсгэх бол хүндрэл гарч болно. Үүнээс гадна болохоор нурууныхаа морилтыг эмчлэхгүй тийм ээ удаагаад хүндрэх юм бол бас нуруу нугасаа дарах эрсдэлтэй учраас бид бүх аль болох эртэмжлэх хэрэгтэй. Эртэмжилж чадахгүй бол мэдээж нугас чөлөөлөх гэх юм морилтыг засах том хагалгаануудад бол орох хэрэгтэй болдог. Үүнээс гадна хүүхдийн маань гадаад төрөх галбирт өөрчлөлт гарснаар болохоор хүүхд маань түүнээсээ ичиж тийм ээ бүрэг номоо болох тэгээд өөртөө итгэх итгэлэн ч гэсэн явандаа алдардаг учраас сэтгцийн эрүүл мэндэд ч гэсэн бас нөлөөлдөг юм аа. Айл болгон ерөнхийдөө бол бодиттой болсон. Бодит маань бол ерөнхийдөө тодорхой хэмжээгээр зөөлхөн биеийн хэлбэрээр байдаг учраас хүн аль өөрийнхөө эвтэйхэн тал руугаа гэх юм ба зөв биш сууж исэн ч гэсэн яг тэр хэлбэрт нь тасан зогцож олон цагаар тийм ээ бид нэр сууж хэвтэж зурагт телевизээр үзэх, уцаа оролдох энэ байдал ч гэсэн бас нуруу морийнхад бас нөлөөлж болзошгүй юм аа. За сүүлийн үед бол нуруу морих шалтгаануудын нэг бол нэг хоёр дахь ангийн хүүхдүүд ч гэсэн бүгдээр ухаалаг гар утас таблетуудтай болсон. Үүнийгээ болохоор удаан хугацаагаар зохисгүйгээр хэрэглээд эхлэхээр бас мэдээж бидний хүүхдүүдийн нуруунд буруу ачаалласнаас бас нуруу морих бас эрсдлийг бол үүсгэж болзошгүй юм аа. За хоёрдугаар болохоор ерөнхийдөө хичээлийнх нь ширээ саналыг бол зөв сонгож өгөх ёстой. Ширээ саналыг бол яг зөв сонгож өгснөөрөө бас яг хүүхд маань хэрхэн зөв сууж гинөө гэдгийг бас эцэг эхчүүд маань хараад зөв дадлыг бол аль болох хүүхдтэй эртхэн суулгуулах хэрэгтэй байгаамаа. Гуравдугаарт нь болохоор бид нар ор дэрийг бас зөв сонгож өгөх хэрэгтэй. За бид нар бол хит хатуу ор буюу зарим хүмүүс нуруунд цаа ингээд хүүхдэд дэндүү шалан дээгүүр тийм ээ хатуу юм дээгүүр илүү унтуулах гэдэг. Энэ маань бас тийм ч бас сайн биш. Нурууны морилтын тулд бол тэгээ хит зөөлөн буюу бодин ч юм уу хит юм зөөлхөн ор бас тохиромжгүй маа. Ерөнхийдөө л бол яг хатуу зөөлөн таарсан. Сүүлийн үед бол ортопедийн гудас гэж гардаг болсон. Тийм гудас бол илүү зохимжтой. Үнэхээр нуруу морилсан байх юм бол эхэлсэн байх юм бол тийм зүйлийг сонгож өгнө. Хоёрдугаарт бол дэр маш чухал. Дэрийг болохоор манайхан зарим нь болохоор дэргүй байвал сайн, дэртэй байвал сайн гэж талцаад байдаг. Ерөнхийдөө бол хүүхд мориж эхэлсэн л ах юм бол мөрний төвшөнд ямар ч гэсэн дэрлэх хэрэгтэй. Хүүхд маань дээшээ харддаг, эсвэл хоёр талаараа байдгүй гэдгээс бас шалтгаална. Яагаад гэхээр дэргүй унтангууд хажуудлаар унтангууд тийм ээ хүзүү нуруунд тийм ээ дандаа нэгэн хэвийн байдлаар ингэж нэг хэсэндээ нугас юунд маань тийм ээ тодорхой бос ачаал хэд их ачаал өгснөр бол бас өөр юм бас үүсэх магадлалтай. Тийм ээ. Тийм учраас бас дэрийг бас анхаарч өгөх хэрэгтэй. Дээр болохоор бас хит зөөлхөн бас байж болохгүй, хит хатуу байж болохгүй. Бас л яг адилхан буцтайгаа адилхан яг хатуу зөөлөн таарсан. Ерөнхийдөө сүүлийн үед бол яг ортопедийн дээр гудснууд гэж ерөнхийдөө байдаг болцсон. Манайхаар ч гэсэн зөндөө байгаа. Тэг үнэхээр л нуруу морих хандлагатай байгавал болж өгвөл тийм бэрийн олж өгвөл бас илүү зохимжтой хаа. Ерөнхийдөө бол жилд ер нь ойролцоогоор нуруу морис хүүхдүүд маань бол манай тасгаар бол
зөвхөн манай тасгийн тоош 20-25 хүүхэд бол жилд ойролцоогоор шинэ хүүхдүүд ирдэг байсан бол одоо бол энэ 20 оны 1-р улирлын байдлаар одоо гэтэл бараг 19-20 хүүхэд ирчээд байна. Энэ тийм учраас бас энийг бол анхааралтай авахгүй бол тийм ээ бид нар болж өгвөл Морисны дараа эмчилгээг хүсэхгүй байна. Маш их бид бүхнээс хүч хөдөлмөр тийм ээ цаг зав гарна. Тийм учраас аль болох бид бүхэн хүүхдээ нурууг нь морихаас өмнө яаж сэргийлж болох вэ гэдэг талаар л илүү та бүхэндээ зөвлөгөө өгмөр байна. Асны сүүлийн үед бол хамгийн бага хүүхэд маань 2 настай хүүхэд орж ирсэн. Тийм учраас энэ 2 настай хүүхэд бол одоогийн байдлаар бол цэцэрлэгт ороогүй нас учраас энэ бол би бол цэвэр эцэгхийн буруу байгаа. Тэгтээ энэ хүүхэд маань зөвхөн энэ нуруу морих эмгэг маань бас ганцхан буруу төрөв байдлаас гадна тийм ээ хүүхдийн маань ясны талаас тийм ээ булчингийн одоо сул байдлаас тийм ээ холбоосуудаас архах ууж өвчний байдлаас тийм ээ олон зүйлээр эрдэсийн солилцооны алдагдлаас хүртэл нөлөөлдөг учраас бол 100% гэж хэлэхгүй ч гэсэн тэгтээ бид бүхэн анхаарья л гэж хэлээд байна. Нуруу морихаас сэргийлэхэд бол бид нар нэгдүгээр дасгал хөдөлгөөн тогтмол хийх ёстой. Хоёрдугаар бид бүхэн амьдралынхаа зөв дадал хөвшилтэй байх ёстой. Үүн дотроо нөгөө нэг ширээ сандал юм хүм дээр орд дэвсгэр бүгд ороод явна л гэсэн. Эцэг эхчүүдэд нэгдүгээр анхаарах зүйл бол бид бүхэн аль болох хүүхдээ олвол эрт хөгжүүлэхгүй байх хичээх хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр эхлээд хүүхэд маань толгойгоо даан тийм ээ эргэж хөргөөн суун мөлгөн алхна гэсэн энэ дараалтаа байдаг. Тэгэхэд эцэг эхчүүд маань болохоор яарч одоо юу хийх хүүхдээ эрт алхуулахыг явуулахыг оролддог. Энэ маань болохоор тийм ээ буруу ачаал нуруунд очсноос болоод хүүхдийн маань нуруу морих эрсдэл маш өндөртэй. Ийм учраас энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар хүүхдийн маань одоо хөлд орох цагт нь тийм ээ дандаа нэг талын гараас ч юм өргөж ингэж өргөж одоо ингэ алхуулснаас болоод тийм ээ бас нуруу морих эрсдэл үүсч болно. Тийм учраас аль болох тийм ээ зөвхөн ганц гараас нь хөтлөж явах биш, хоёр гараар нь сэлгэж хөтлөж явах. Нэгдүгээр бид нар бол энгийн арга бол хүүхдээ сайхан зогсоогоод, номхон зогсоогоод тийм ээ ард туртаас нь бол харж болно. Нэгдүгээрт бол хамгийн ихний анзаарах зүйл бол тийм ээ хоёр мөр дээр дор болсон байж болно. Тэгээ ардаас нарангууд далны төвөр нэг нь арай өндөр ч юм уу тийм ээ бас мэдээж арай өөр харагдана. Тэгээ бас ташаан толгой бас өөрчлөгдөж болно хэмээн. Цаашлуулаад лавшруулж үзэггүй баг зэрэг доош нь тонгоолгоод ингээ харах юм бол бас тийм ээ мөрийж нь үгүй юу гэдэг бол энгийн нүдэн баримжаар бид нар авчиж болно. Үнэхээр лавшруулад хүүхдийн маань яг нуруу мөрий үгүй гэдгийг бол яг энгийн арга бас эрдэмтгийн зургаар л онцлогдчихдаг юм байна. Дасгал гэдэг маань болохоор ерөнхийдөө бол энэ нуруу морих эрсдэлт болохоор одоо хүний өөрийнх нь галбар төрхийн үднэс болохоор ясны талаас тийм ээ булчингийн сул байдал холбоосуудын бас сул байдлаас нөлөөлдөг учраас бид бүхэн өдөр болгон гол нь идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Ингээд ах юм бол бас бид бүхэн бас тодорхой хэмжээр сэргийлж чадна. Үнэхээр хүүхдийн маань нуруу морьсон байх юм бол тийм ээ яг тийм дасгал гэхээс илүү ерөнхийдөө сонголтын болон булчингийн хүчийг сайжруулах дасгал хийдэг байна. Үүнийг бол үнэхээр хүүхдтэй чинь нуруу ямар нэгэн байдлаар асуудал гарсан байх юм бол бид бүхэнд хандаад тийм ээ яг хүүхдтэй тохирох дасгалыг заалгуулж авснаар хамгийн гол нь зөвхөн заалгуулж аваад орхих биш өдөр тутамдаа тийм ээ яг одоо зөвл хийх ёстой. Ингэснээр бид нар хүндрэлээс сэргийлнэ. Хүүхдэд маань өшөө цааш нь гарах тийм ээ саад бэрхшээл тийм ээ өвдөл зөөрөг бол багасгаж өгч чадна. Хүүхдүүд гэлгүй бид томчууд ч гэсэн бид нар ядаж бид нар өдөртөө нэг тийм ээ 20-30 минутыг өөртөө зориулаад тийм ээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээд бүр дасгал хөдөлгөөн хийж чадахгүй маа гэхэд ядаж нэг өдөртөө нэг тийм ээ 20 минут өдөр хөнгөн гүүх шогшох байдлаар ч гэсэн тийм ээ өөрийгөө хөдөлгөөнд идэвхтэй байлгаад ах юм бол бид бүхэн бас нэлээд олон хүчнээс урьдчилан сэргийлж болж чадах юм аа.
ясыг батвих болоход витамин D шаардлагатай. Тийм учраас бид нар бол яг уу дандаа витамин D уулахаас илүү бас уран талааны цаг болж байгаа учраас аль болох хүүхдтэйгээ яг тэр одоо хэрэгтэй нар тусч байгаа үед нь сайн наран цаахан зугаалж өгвөл бас бүхэн ч гэсэн бас урсан сэргийлт болж өгнө. За өшөө анхаарах зүйлс бол ерөнхийдөө бол хүүхдийн нуруу жоохон ч болов мөрөлт мэдрэгдэх юм бол аль болох бид нар нэг талаараа одоо юу яадаг тоглодог спортоор гिचэлэхгүй байхыг эцэг эхчүүд бас зөвлөх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо нөө ширээний теннис ч юм уу, бадминтон ч юм уу, тийм ээ, тийм төрлийн спортуудаас аль болох татгалзах хэрэгтэй. Хоёрдугаар усан сэлэлт нь ер нь олвол энэ нурууны мөрөлтөөс урчин сэргийлт болон бас эмчилгээний бас өндөр ач холбогдолтой. Ширээ сандлын зөв бэлдэж өгөх хэрэгтэй. За ширээ сандал нэгдүгürt ямар байх хэрэгтэй вэ гэх юм бол ерөнхийдөө 130 см-тэй өндөртэй хүүхдүүд 53-аас 58 см-ийн өндөртэй ширээ тохиромжтой байна. Гэхдээ тэр хүүхдээс бас шалтгаална шүү дээ. Эцэгчүүд өөрсдөө зөв зохион байгуулж өгнө. Тэгээд 130-аас 140 см-ийн өндөртэй хүүхдүүд болохоор 59-аас 63, 145-аас 60 см-ийн өндөртэй хүүхдүүд болохоор 64-аас 69 гэх мэтчлэнгээр ийм ширээнүүдийн ерөнхийдөө бол стандарт байт юм байна. Энэ бүгдийг бас мэтгэд бол илүүдэхгүй, тийм ээ. За тэгээд ширээн дээр бид нар одоо энэ ширээгийн сайхан зөв сонгоо авчлаа. Тэнгүүд нөгөөд хүүхэд маань одоо яг яаж сууж хичээлээ хийж ийн төрөх байдлаас бид нар ажиглах хэрэгтэй, тийм ээ. Нэг тал руугаа ханараад нурж унаад юм уу, эсвэл яадгийн эсвэл хэвтэж хийдэг юм, бас тэр хүүхдийнхаа бас тэр сууж байгаа байдлыг бас бид бүхэн бас тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулаад бид бүхэн бас хэлж зөвлөж явах хэрэгтэй, тийм ээ. Энэ цаашлаад бидний төрөх байдал буюу нуруунд маань, тийм ээ, нурилд эмгэг үүсэх учраас анхаараач гэдгийг эцэг хүүхдүүдэд ер нь сайн ойлгуулад өгч юм бол том хүнд хэлснээс илүү эдгэж ш. Би тэгж болохгүй гэсэн бол болохгүй л. За хоёрдугаар бид нар бол ширээ сандлаа зөв сонгоод зөв суучлаа. За тэгээд үүний дараа бол бид нар цүнхэн дээр анхаарах хэрэгтэй. За хүүхдийн цүнх бид нар ямар байх хэрэгтэй. За ерөнхийдөө бол бага ангийн хүүхдүүд болохоор 700 граммаас 1 кг жинтэй цүнх сонгож өгнө. 1 кг-аас дээш кг жинтэй цүнх бол сонгож өгнө. Тохиромжгүй байх нь шүү дээ. Ерөнхийдөө бол мөрөвчний хэсэг буюу ингээд үүрдэг хэсэг болохоор 3.5-аас 4 см өргөнтэй байна. За доод хэсэг нь бол яг ихэвчлэн тийм байдаг 2-оос 2.5 см байх шаардлагатай. За тэгээд ер нь бол мөрний жирэг нь бол агаар нэвтрүүлдэг. Тийм ээ, бидний хэлэх нь хөлс даадаг ч гэдэг юм уу, тийм ээ. Ийм материалаар хийх гэсэн байх шаардлагатай. Тэгээ хамгийн гол юм нурууны маань цүнхний маань нуруу хэсэг нь хатуу, гол нь нуурахгүй, хэлбэрээ алддаггүй байх шаардлагатай. Энэ нь болохоор илүү бага насны бага ангийн хүүхдүүдэд илүү чухал. Эцэг эхчүүд маань эдгээр зүйлсд анхаарлаа хандуулад хүүхдийн маань одоо тийм ээ амьдарч байгаа орчин болон суралцж байгаа орчин нөхцөлийг сайн тийм ээ анхаарад буруу байвал засаарай. За ингээд та бүхэндээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.